Сайн байцгаана уу? Data Stories podcast-ийнхаа 4-р дугаар тавтай морил. Энэ удаагийн дугаараараа бид та бүхэндээ Monash их сургуулийн Master of Data Science чиглэлээр төгссөн Olio компанид бизнес аналистаар ажиллаж байгаа Дагигаа урьж оролцуулж байна. За ингээд эхний зочинтой дугаардаа тавтай морилно. Тэгээ сайн байна уу Даги, өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу? Намайг Дагимаа гэдэг. Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За би миний бакалавр гэвэл би эдийн засгийн статистикч мэргэжлээ төгссөн байгаа. Тэгээд төгсөөд 3 жил Unitel компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжлэнээр ажиллаж байгаад тэгээд Австрали ирээд магистраа хамгаалсан. Одоо Мельбурн хотод ирээд 6 жил гарсан болж амьдарч байна. Тэгээд төгснөхийн дараа одоо бараг 2 жил Olio компани бизнес аналистаар ажиллаад ингэ явж байна. За манай урилгыг хүлээн аваад оролцсонд баярлалаа. Тэгээд ерөнхийдөө миний сонирхож байгаа асуулт болохоор яг яагаад датагийн чиглэлийг сонирхож суралцгаар болсон юм. Магадгүй Монгол статистикийн чиглэлээр төгссөн болохоор холбоотой байж магадгүй тий. Нөгөө нэг одоо би Unitel буюу IT-ийн компанид бүтээгдэхүүн талдаа ажилладаг байсан шүү дээ тий. Тэгээд ер нь бол нэг 2 жил ажилласныхаа дараа илүү мэргэжлээ дэвшлүүлээд магистраар сурах ёстой байна гэсэн шийдвэрийг гаргаад тэгээд мэдээж нөгөө датагаараа үргэлжлүүлэх үү эсвэл өөр одоо мэргэжлийг сонгох уу гэдэг нэлээд бодсон. Тэгээд миний ер нь IT-ийн компанид ажиллаж байсан маань data science мэргэжлийг сонгоход илүү дөхөн болсон гэж хэлж болно. Яагаад тэгэхээр өөрөө би ер нь бол IT-г нэлээд сонирхож ирсэн. Гэхдээ шууд software engineer ч юм уу developer болох ихээр background байхгүй учраас нэлээд хүндрэлтэй санагдаад тэгээд судалж байгаа data science-ийг сонгосон. Data science маань өөрөө IT-ийн faculty мэргэжил шүү дээ тийм. Ер нь бол 70% программинг, 30% нь data бисүүртэй байдаг. Тэгээд ягаад заавал data analyst биш data science вэ гэхээр яг ажлынхаа туршлага дээр ер нь бол үндэслэлсэн гэж хэлж болно. Яагаад тэгэхээр ер нь бол ингээ ажиллаж байхад нэг тийм product болон IT хоёрын хооронд юм жоохон gap байгаад байдаг ус аахгүй. Хин нь одоо product-ийн хүмүүс маань IT-нэр маань яг юу хийдэг үү гэдгээ сайн мэдэхгүй. Тэгээд тэрийг мэдэхгүй учраас яг тэрэнд таараагүй юм одоо прожектыг санал болгодог ч юм уу тийм. IT-ийн маань нөгөө талдаа одоо юу гэдэг яг энэ product маань яг ямар solution-ыг бид нэрт одоо өгөх гээд байгаа гэдгийг нэг их мэдэхгүйгээр зүгээр ингээ програмдаа илүү анхаардаг ч гэдэг юм уу. Яг нэг тэрний gap-ыг нөхөх гэдэг ч юм уу зорилгоор data science-ийг сонгосон гэж хэлж болно. Тэгээд ер нь бол нөгөө нэг одоо бас ягаад шууд software engineer юм уу developer биш вэ гэхээр өөрийнхөө background-тай бас илүү төхүүлжтэй статистик таваад төхүүл сонгосон. Зөв. Тэгээд gap нөхөж чадчихэв нөө гэсэн. За ер нь бол одоо нэлийн junior төвшөндөө явж байгаа. Би одоо нөгөө нэг би ер нь career change хийсэн гэсэн үг шүү дээ тийм. Product та үргэлжлүүлээгүй учраас одоо нэг яг бизнес аналистаараа ажиллаад ер нь бол нэг 2 жил арай хүрээгүй байгаа. Тэгэхээр энэ бол junior төвшөнд байгаа учраас яг одоогоор шууд ингээл яг тэрийг нөхөд одоо ийм амар одоо нэг юм кейсүүд гарч ирсэн гэж бол одоохондоо арай хэлж чадахгүй байгаа. Зөв. За тэгээд ерөнхийдөө бас энд их сургуульд сурах гэж сонирхож байгаа оюутнууд зөндөө байгаа. Тэгэхээр хоёулаа эхлээд их сургуулийн туршлагаас эхлээд ярилцъя гэж бодлоо. Тэгээд Monash сурахад ер нь ямар сэтгэлдэлтэй байв? Тэгээд одоо яг сургууль дээр ингээд янз бүрийн олон хичээлүүд үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэр хичээл дундаас ер нь яг хэрэг болж ин тий ажилд ороход тэгээд тэр талаараа ярил ямар байна? За миний их сургуулийн одоо яг туршлага одоо 2 жил хэрхэн өнгөрсөн бэ гэвэл ер нь аль нэлийн олон бас ийм бэрхшээлүүдтэй бол байсан. За тэгээд тэрнээсээ ер нь аль хэлье. Тэгэхээр миний 2 жилийн маань магистр хичээл яг бүгд ер нь бол онлайнаар болж өнгөрсөн байхгүй юу? Тэгээд ковид үе шүү дээ. Яг ковид үед хараад тэгээд яг анх хичээлээ эхлэх маань болон хичээлээ дуусгах үе маань аль алины ганцаархан компьютерийнхаа ард суугаад ингээ өнгөрсөн байдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тэр нэлийн бэрхшээлтэй үе маань байсан гэж хэлж болно. Яагаад гэхээр одоо би нөгөө нэг өөр ингээд одоо юу гэдэг бизнес бол статистикийнхаа чиглэлээс ингээ IT-ийн салбар руу орж байгаа шүү дээ. Тэгээд тэнгууд надад ингээ программингийн хичээлүүд ороход мэдэхгүй зүйлүүд маш их тулгарч байгаа байхгүй юу? Тэнгууд ингээд одоо энгийн үед байсан бол багш нараа очиод асуух ч юм уу, ангийнхантайгаа тий уулзаа зөвлөх авах ч юм уу. Ингээд ийм мэдээж яг онлайнаар хийх боломж байсан ч гэсэн тэр нэлээд ийм төвхөрлөлт бол аюу төвхтэй. Тэгээд танихгүй болохоор ингээд тэр ангийнхаа хүнээс яаж асуухаач мэдэхгүй, багштайгаа бас яаж харилцахаач ингээд сайн мэдэхгүй үед байсан учраас тэр маань надад онлайн байсан нь одоо тэр одоо IT сургуу надад нэлээд одоо илүү олон цагийг зарцуулаад бусад хүмүүстэй харьцуулахад суралцах тийм нөхцөл байдал бүрдсэн гэсэн үг. Тэгээд
мэдээж ингээд сурж явах үеийн маань хэрэг болсон зүйлүүд бол зөндөө байгаа. Одоо жишээ нь би яг энэ өөлөд орохдоо ажлын ярилцлага өгж байхад надад шууд SQL-ийн асуулт ингээд асуусан байхгүй одоо technical assessment дээр гэсэн. Гэхдээ тэр ингээд assessment-а өгөөд буцаагаад явуулах биш яг шууд ингээд ярьж байгаа хоорондоо интервью дээр юм биш. Интервью дээр яг үндүг нь бол technical интервью бас байгаагүй. Тэгээ ямар ч гэсэн шууд явсан тэгэл ороод ирсэн. Тэгээд шууд хэлцээ ширлээд бичих хэрэгтэй болсон. Тэгээд мэдээж яг тийм амар хүнд юм тий. Ер нь бол нэг тийм стандартаас арай өөр юм гэсэн. Гэхдээ амар хүнд юм бол асуугаагүй. Тэгээд бол ягаад тэгэхээр миний хувьд SQL яг data science-аар сурж явах үед хамгийн нэг юм сурахад амар хэлнэсэн байхгүй одоо Python бодвол гэдэг ч юм уу те. Тэгээд тийм болохоор тэр маань нэлээд их тус болсон. Тэгээд их сургуульд сурсан зүйл маань бол ажилд ороход бол нэлээд тус болсон гэж бол хэлмээрээ. Тийм. Зөв. За тэгэхээр ямар ч хэлсэн хичээл маань бол хэрэг болдог ах нэ тий. Тэгээ тэр тус маань нөгөө интервьюд бэлтгээд technical assessment гэдэг авдаг штэ тий. Тэрэн дээр бас айгүй их тэр SQL, Python ч юм уу яг тэр гол юмнууд эсвэл онлайн мэдлэг ч юм уу айгүй их асуусан юмнууд байдаг тий. Тэгээ бас интервью дээр ч гэсэн магадгүй ингээд шууд техникэл асуултууд асуухад бэлэн байх нь штэ тий. За баярлалаа тэгээ. За дараагийн асуулт маань болохоор Австралид яг ингээд датагаар сурах гээд ирж байгаа оюутнуудтай хандаж юу гэж хэлмээр байна. Яг ер нь одоо ингээд өөр бэкграундаас орж ирэхэд ямар байдаг вэ тий. Тийм миний хуваалцаж чадах нь яг одоо яаж бэлтгэв ч юм уу. Тий яг зөв. Дата анализаас илүү одоо дата сайенсаар л өрнөл мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгээд хэрв IT бэкграундтай бол магадгүй тэр хүмүүст илүү амрал байх байх л та яа. Тэгэхээр ер нь 70% хичээл IT байдаг учраас тэгээд ангийнхныгаа бас харж яхад ер нь бол дандаа IT суурьтай оюутнууд байсан байхгүй юу. Тэгээд тэдний хувийг тэднийг харахаар үнэ бол ингээд ихний зүнгээр Python-ы beginner бол тэднэрт амар амархан байх шиг байсан. Тэгэхээр хэрв өөр мэргэжлээс ингээд data science руу ч юм уу орох гэж байгаа бол data engineering бас байж болох юм байна. Орох гэж байгаа бол юу гэж зөвлөх үү гэхээр би бол өөрөө юу гэж бодсон гэхээр би эхлээд тэрийг ингээд өөрийнхөө хэмжээнд судалсан байх хэрэгтэйсэн байна гэж бодсон. Одоо интернетээр дүүрэн Python-ы beginner-ийн хичээл тэрс нөгөө монгол хэл дээр байгаа шүү дээ. Эсвэл ийм зарим байгууллагуудын санал болгодог нэг ийм онлайн курсүүд хүртэл байдаг шүү дээ, тий. Тэрийг ингээд яг хөө хэдий мэдээж ингээд мастер сурах гэж байгаа ч гэсэндээ илүү ингээд нөгөө нэг бэлдээд ороод ирвэл тэр орж ирэх хичээлээ илүү ойлгох юм шиг санагдсан байхгүй юу. Яагаад тэгэхээр би ингээд Python дээр ер нь бол нэлээд struggle болж байгаад тэгээд ойлгохгүй байсан юм яг үндэ ингээд монголоор хүнээс асуусан чинь тэр надад илүү ойлгомжтойсэн байхгүй. Тэгэхээр ер нь бол тий одоо ягаад тэгэхээр 2 жилийн хугацаа чи амар богинохон тэгэл нэг хичээл дээр ч угаасаа ингээд хэдэн 7 хоногийг зарцуулаад шууд дараагийн агсын түвшинд явж байгаа шүү. Тэгэхээр тэр хооронд ингээд нөгөө нэг бэлдэж ч юм уу ингээд бүр дахиад өөр юм ихнээс нь үзэхэд хэцүү учраас бүр эхлэхээс өмнө яг тэр зүйлүүдэд ингээд сайн бэлдээд ороод ирвэл надад ойлгоход бол маш төхөм юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь онцгойлоод яг тийм одоо өөр суурнаас ингээд IT руу орж ирэх гэж байгаа, data science руу орж ирэх гэж байгаа хүмүүс бол програмынхаа хэлнүүдийг монгол хэл дээр ч юм уу те эсвэл ингээд ямар нэгэн байдлаар юм суураа бэлдээд орж ирэх нь айгуу чухал санагдсан. Зөв яг үнэн. Тэгээ бас нөгөө нэг оюутан байх хугацаанд яг юмаа ойлгоод сайн сурчих юм бол бас өөр олон зөндөө боломжууд ингэдэг шүү дээ. Магадгүй ингээд голч дүн чи өндөр авах юм бол тодорхой хэмжээний тэтгэлэг авах боломж байна. За эсвэл нөгөө нэг сурч авах хугацаанд ингээд дадлага ажлууд байдаг шүү дээ. Цалинтай тэр internship руу apply хийхэд хамгийн одоо оюутнаас хардаг юм чинь тэгэл дүүн л байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж өмнө нь ингээд сайн ойлгочод хичээл дээр илүү баттгаад өндөр дүнтэй сурах юм бол бас өв таалгуудыг боломжуудыг аягүй сайн нээдэг тий. Тэр бас нэмж хэлмээр санагдав. Бас нөгөө нэг манай IT-ийн оюутнууд чинь нөгөө байж иж байгаа л нэг юм компетишнуд болд нь шүү дээ. Хакатонууд дээр ингээд би дагаад орж болно эсвэл ангийнхантайгаа нийлээд орж болно. Тэнгүүд тэн дээр бас хэрүү нөгөө нэг зөвхөн хичээлдээ л ингээд хамаг анхаарлаа зарцуулаад struggle болоод байхаас илүүгээр өөр зүйлүүдээр өөрийгөө ингээд сориод яваад байх юм бол нэг юм сураад хоёрт бас ингээд яг үүндээ нөгөө нэг CV дээрээ хүртэл хакатоныхоо үнэхээр амжилт гаргасан зүйлүүдийг хүртэл оруулж болдог байгаа байхгүй. Тэр нь яг өөрөө ч ингээд ялгаруулж байгаа. IT-ийн юуны хувьд бол тэр бол ер нь бас айгүй давуу тал байдаг тийм. За эхний хэсэгтээ ингээд дагигийнхаа их сургуулийн амьдрал ямар байсан талаар хуваалцаж ярилцлаа. За одоо болохоор яг ингээд data scientist-аар төгссөн ер нь бизнес аналистаар ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоогийнх нь карьер ямар байна энэхүү талаар бас мэдээ сонсъё гэж бодлоо. Тэгээд
Ер нь яг анханасаа тэгээ ажил хайх процессээс эхлэв л та. Ажил хайх процесс яг ямар байсан, өөрийгөө тэгээд хэрхэн бэлдэж амжилттайгаар одоогийн мэргэжлийн ажилд орж чадсан бэ? За миний ажлыг хайсан бол ер нь бол MPS эхэлсэн байгаа. Тэгээ яагаад тэгэхээр яг нөгөө нэг эхлээд би ингээ ажлаа өөрөө гардаад хайж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ CV-гээ ер нь бол өөрөө одоо интернетээс судалж агаад өөрөө бичээд тэгээд ингээд аплайдад эхэлсэн чинь ер нь бол нэлээ муу үр дүнтэй байгаад байсан байхгүй юу. Тэгээд MPA-г бас олж мэдээд тэгээд анх одоо MPA-ийн хамгийн ихний кохортын бас нэгэн одоо суралцагч болж орж ирээд тэгээд тэн дээр надад маш том тусалсан хоёр зүйл байдаг. Эхнийх нь бол яг би нөгөө нэг одоо Монгол аргаараа гэх юм уу да CV-гээ бэлдээд ажилдаа аплайдад байсан байлээ. Тэгэхээр тэн дээр бол энэ Австралийн яг ажлын одоо нөгөө нэг одоо ажил хайх процесс дээр бол одоо зөвхөн CV-нээс эхлээд шал өөр байсан байгаа байхгүй юу. Тэгээд MPA-ийн хувьд бол миний CV-н дээр маш сайн одоо миний чадваруудыг тодорхойлж өгсөн, миний summary skill-үүдийг маш сайн ингэж одоо хайлайт хийж гаргаж өгсөн байдаг. Тэгэхээр ер нь бол миний хамгийн ихний зүйл бол CV-тэйгээ баг 2-7 хоног нэлээд ноцолцсон. Өөрийгөө ингэ мэдээд байгаа юм шиг хэрнээ ингээд нөгөө мэрэгжлийн төвшөнд тэр ажил хайх төвшөнд одоо ингээд өөрийгөө хайлайт хийхдээ ер нь бол айгүй муу байсан. Тэгээд дараагийнх нь болохоор интервью бэлдэх. Тэгээд ер нь бол Монголч ч гэсэн бас адилхан л ах л та. Яа тэгэхээр би интэл докторч яг хийжсэнээс сандын. Тэгэхээр нөгөө нэг ажлын процесс чи одоо хайрыг процессын 5 үе шат баг 4-5 үе шат байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрний маш чухал нь болохоор интервью байдаг. За тэгээд интервью дээр бол бид нар бас маш сайн одоо нөгөө нэг коуч нартайгаа нэлээд сайн бэлдсэн. За тэгээд энэ хоёрыг ер нь бол ажил хайх процесстой маш сайн бэлдээд ингээ ажиллаа хайж эхэлсэн байгаа. За тэгээд хамгийн гол чухал юм нь ажил хайх процесс дээр Австрал юу санагдсан бэ гэхээр бид нөгөө нэг CV-гээ шууд ингээ нэг CV-гээ ингээ бүх одоо 10-20 ажлуудад ингээ адилхан CV явуулаад идэг. Яг ер нь бол би яг тэгж эхэлчихсэн байгаа байхгүй юу. Тэнгүүтээ тэр ажил болгон чинь хэдий ингээд одоо юу гэдэг бизнес аналист байна уу, дата сайентист байна уу, дата инженеринг байна уу. Дотроо ингээ нэг юм өөр жоохон requirement-ууд байгаад байгаа шүү дээ. Яг ийм скиллүүд харж байгаа, яг ийм туршлагууд харж байгаа гэдгийг нь одоо нөгөө өөрийнхөө яг нэг ганц гаргасан CV-гээр ингээ аплайдад байсан маань айгүй буруу байсан байлээ. Тэгэхээр ер нь бол тэрийг CV tailor хийх гэдэг юмыг ер нь бол ажил хайх процесстой маш их ашигласан. Залхуурлаггүй заавал tailor хийх хэрэгтэй тий. Одоо ингээ юу гэдэг надаас ингээ Python skill асуугаад байхад би хэрэг зөвхөн ингээл SQL-ээр бичээд байвал мэдээж буруу. Эсвэл надаас ямар ч юм одоо программингийн skill асуугаагүй магадгүй ингээд арай өөр soft skill-үүд асуугаад байхад би зөвхөн программингуудаа ингээд шахаад байвал бас ингээд буруу гэдэг ч юм уу. Тэр tailor хийх процесс бол маш чухал байсан гэж бол хэлнэ. Тэгээ мэдээж CV ингээд даваад гараад ирсний дараа интервью яг өөрийнхөө түүхийг мэдэх. Тэгээд ер нь бол амар олон ажилд apply хийсэн байгаа. Нэлээд олон. Тэгээд бас нэлээд олон интервьюд өргөдөж чадсан. Тэгээд интервьюд өргөдөн гэдэг өөрөө бас ер нь бас нэг арай одоо юу гэдэг одоо өөрийнхөө бас чадамжтайгаа бас тэр компанид харуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд интервьюд орж ирээд надаас асуусан асуултанд нь би бас ингээд гоё naturally хариулна гэдэг бас айгүй чухал байсан. Тэгээд би энэ ажилд орохоос өмнө баг дадлага хийжсэн байхгүй юу? Тэр дадлагад орох болон яг ингээд өөлөд бас энэ ярилцлаганд орж байхдаа ингээд аль хэдийнэ маш сайн бэлтгэгдсэн байсан учраас амар юм тайван тэгээ өөрийнхөө түүхийг мэддэг. Тэгээ ер нь бол ингээд интервью асуултууд бас айгүй ойлгомжтой шүү дээ. Тэнгүүд тэдний ингээд надад ийм 2-3 төрлөөр хариултууд нь бэлэн байсан гэх юм уу да. Тэгээ ингээд маш тайван хариулаад ер нь бол ингээд өөртөө амар ихтгэлтэй байсан маань тийм ажил хайх процессд маань бас чухал болсон. Тэгэхээр миний хувьд бол CV болон интервью хоёр гэдэг айгүй чухал юм шиг байсан юм шиг санагдсан. Тэгээд тэн дээр бас аль алин дээр MPA бол амар сайн одоо тэр миний одоо нэг одоо шаардлагууд тэднийг юм уу хэвээр биелүүлж одоо ингээд зааж өгсөн гэж хэлж болно. Зөв. MPA тодтогч ярьсан баярлалаа. Гэтэ яг daгийн үед болохоор нөгөө ChatGPT дээр угаасаа гараагүй ингээд дөнгөж гарч эхэлжсэн болохоор одоо ингээд харьцангуй манай монголчууд CV-гээ бэлтгэхдээ гайгүй болчихж штэ. Ингээд одоо AI ашиглаад ингээд промптоо сайн бичих юм бол ингээд гайгүй CV-нүүд гаргах чинь тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад ингээд сайжруулад tailor хийгээд явж байгаа болохоор бас чиний ажил хайж зүгийг бодвол харьцангуй гайгүй болж байгаа. Тэгээд тухайн үед бол бид нар бол юу ч мэддэггүй тий. Яг л нөгөө нэг бүх юмаа л хийдэг үеэсэн шүү дээ тий. Амар хурдан өнгөрцөн байх тий одоо өмнө 2 жилийн өмнө ахгүй юу тийсэн чинь одоо сүүлийн үед AI бол бүр амар олон амьдралын бүх юм дээр ингээд ороод ирсэн. За тэгээд
одоо нөгөө нэг ажиллаж байгаа компанийн талаараа сонирхъя гэж бодлоо. Үйл яг компанийн талаар танилцуулаад тэгээд яг ингээд ажил дээр бизнес аналистийн нэг өдөр хэрхэн өрнөж ийн ер нь нормал өдөр ямар байна вэ? Зөв. За манай компани хувьд гэх юм бол ийм одоо нөгөө нэг payment provider үзүүлдэг компани баггүй юу? Тэгэхээр энгийнээр юу гэхээр нөгөө нэг төлбөрийн системийн үйлчлэгийг одоо бусад жижиг компаниудад өгдөг гэсэн үг. Тэгээд яг миний ажилдаг манай дотроо нэлээд олон ийм нөгөө нэг компаниуд байгаа. Зарим нь одоо зөвхөн том стадиумуудад тэр payment provide хийдэг бол зарим нь зөвхөн одоо том буудлуудад хийдэг юм үү те. Яг миний ажил нь болохоор hospitality буюу жижиг coffee shop, ресторануудад тэр үйлчлэгийг үзүүлдэг байхгүй. Тэгээд payment provider үзүүлэхдээ манайх хоёр гол төрөл дээр анхаардаг гэсэн үг. Эхнийх нь болохоор software providing, нөгөө талд болохоор hardware буюу тэр одоо том киоск машинуудаа ч юм уу те, POS машинуудаа, тэгээд тэрнээс гадна онлайн шопингийн програмуудыг компаниудад санал болгодог. За миний хувьд гэх юм бол бизнес аналист гэдэг нэрнээсээ илүүгээр минийх ер нь ихэнхдээ дата дээр ажилладаг гэсэн үг. Тийм манай компани хувьд cloud based database ашигладаг Snowflake гэдэг. Тэгээд миний Snowflake ашигладаг. Тэгээд миний ажлын нэг өдөр бол ер нь ихэнхдээ Snowflake дээр SQL бичиж л өнгөрдөг. Тэгээд яг тэгэхээр нөгөө түрүү хэлсэн чинь бид нэр софтверээ бас компаниудад одоо үйлчлэг үзүүлж байгаа шүү дээ. Тэдгүүд маш олон transaction датанууд цуглардаг. Тэгээд буцаад бид нэр тэр transaction датануудаа компаниудаа insight дашбордууд болгож өгнө. Эсвэл дотоод ямар нэгэн дашбордууд бол маш их ашиглагддаг. Тэгэхээр тэрэнд ашиглагдах датануудыг database-ээс одоо SQL програм ашиглаж одоо бусад дотор байгаа хүмүүстэй болон гадны одоо нөгөө нэг тэр мерчентуудтай ч гэсэндээ хангаж өгдөг гэсэн. За тэгээд тэрнээс гадна Snowflake руу ингээд дата орж ирэх хүртэл бас нэг хэдэн процессыг байгаа шүү дээ. Data integration хийдэг. Тэрэн дээр нь бид нэр одоо нөгөө нэг AWS ашигладаг байгаа. Тэгэхээр тэндээс бас одоо нөгөө нэг датануудаа аваад Snowflake руу оруулж ирэх тэр бас нэг хэсгүүд бол байгаа. Тэгээд сүүлийн үед би арай нэг өөр нишин прожект руу ороод байгаа. Ер нь бол Python Streamlit app ашиглаад ийм дашборд хийдэг ажлууд руу ороод байгаа. Яагаад тэгэхээр одоо датагаа би бэлтжлээ шүү дээ. Тэрийг ингээд дахиад нөгөө нэг 3 дахьч одоо хүмүүст харуулах хэсэг дээр бас ер нь бол ийм шинэ ажлууд байдаг байхгүй юу. Тэгээд тий ер нь бол SQL 70% тай. Тэгээ нэг Python 30% тай гэдэг ч юм уу. За өстой гоё газар ажиллалт юм байна. Ингээд сонсоод айгу гоё сэтгэл хөдлөө. Тэгээ хийж байгаа ажлыг сонсон чинь бас айгу гоё байна. Тэгээ ер нь ингээд ажилд орсны дараа ихэнх үедээ одоо мэдээж суралцж байгаа шүү дээ. Тэр хугацаа чиний хувьд хэр урт байсан, хэр их цаг зарцуулж яж одоо ерөнхийдөө ингээд ажлаа одоо 9-5 хооронд те ер нь дуусгаад хувийн амьдрал руугаа ингээд ороход бэлэн болсон байна. За манай компани бол 6 сарын дадлахын хугацаатай байсан. Тэгээд ер нь бол одоо хүртэл бас суралцаал явж байгаа л да. Яг мэдэхгүй зүйл гарч ирэнгүүтээ senior engineering-ээс ч юм уу асуугаад явдаг гэсэн. Гэхдээ надад нөгөө нэг одоо миний өмнөх одоо ажлын туршлагатаас гэх юм бол бид нэр өөр илүү цаг суудаг байсан шүү дээ. Австралийн ажлын онцлог бол ер нь л тэр айгүй бага юм шиг санагддаг. Одоо ингээ харахаар би одоо ингээд хэдий энэ компанид ороод нэг 2 жил болж байгаа ч гэсэндээ надад сүүлд орж ирсэн хүмүүс байна. Эсвэл амар олон жил ажиллаж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэнгүүд ер нь бол бүгдээр л яг л ажиллаа цагтаа л тардаг. Одоо юу гэдэг ажлынхаа workload ер нь бол хүмүүстэй юм одоо ингээд юм боломжийн гэх юм уу. Тэгээ заавал илүү цаг суугаад ажиллах. Мэдээж яг тиймэрхүү юм уууд бол байна л да. Зарим тохиолдолд гэхдээ ихэнхдээ бол гайгүй. Тэгэхээр миний хувьд бол ер нь баг анханасаа л яг л ер нь ажлын цаг маань ажилласан байсан. Тэгээд бас нэг онцлог нь одоо би ингээ гэр бүлтэй гэдгээ ингээ компанид ингээ анханасаа ингээ мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр тохиолдолд ч гэсэндээ одоо юу гэдэг энэ одоо хүн заавал юм урд хугацаанд сууж ажиллах шаардлагагүй л ажлынхаа цагтаа юм хийгээд амжичвал одоо нөгөө нэг өмнө ягаад гэхээр одоо менежер маань яваагүй байдаг ч дахирал маань яваагүй хахад төрүүлээ гарахад нэг жоохон сонир мэдрэмж гүйтэй мэдрэмж төрдөг байсан тий. Тэгэхээр энэ дээр бол юу нь тийм байхгүй. Тэгээд тэр бол юу нь бол онцлог бас айгуугой давуу тал санагддаг. Ер нь тэгдгээ яг ингээд
дунд төвшний газрууд бол ихэнх нь ер нь Австрали дахь компаниуд ихэнх нь л цагтаад ус. Гэтэ магадгүй зарим консалтингууд бол миний сонсож байхад айгүй завгүй ажилтдаг гэж сонсон. Ер нь том жижиггүй яг нөгөө консалтинг болохоор нэг жоохон үйлчлүүлэгчд priority тавьдаг. Өөрсдийн product гэхээс илүү те. Тэгэхээр жоохон суудаг гэж магадгүй сонсон. Тэрээс ихэнх нь бол ер нь гайгүй те. Зөв. За тэгвэл дараагийн асуулт болохоор яг ингээд яг бизнес аналист нэртэй ирнэ датан дээр ажилладаг гэж сая сонслоо та. Гэтэ нөө дата аналистаар төгсчөөд яг ягаад бизнес аналист руу хөрвсөн бол за ажил хийж байхдаа бол ер нь бол хит хитэн чиглэлээр хайсан. Зүгээр дата аналист гэж бол хайсан. Тэгээ дата сайенс гэж явсан. Тэгээ бизнес аналист ер нь бол энэ гурав дээр ингээд суурлаад ингээд ер нь бол apply хийж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо нөгөө нэг дотор нь ингээ ажлын requirement-ууд ч юм уу янз янз байгаа шүү дээ тий. Тэгвэл яг миний одоо бизнес аналистээр ажиллах requirement маань бол ер нь өөрөө илүү миний дататай илүү төхөн байсан байхгүй юу. Тэгээд мэдээж энэ компани л шийдсэн шийдвэр байхаа л да. Зөв бизнес аналист гэж тайтл үгүй гэдэг ч юм уу тий. Гэхдээ хийж байгаа зүйл маань бол миний яг одоо сурсан шиг юм уу те ер нь бол хиймээр байгаа зүйлтэй бол яг нийлжсэн гэсэн үг тийм. Тэгээ бас ер нь бол компани онцлог баха. Одоо зарим компаниуд project analyst гэж нэртэй хэрнээ бас айгүйх дата талтай юм гэдэг те. Тэгээд миний хувьд бизнес аналист хэрнээ яг үүндээ дата инженерингийг айгүйх хийдэг байхгүй. Харин тийм байна те. Яг нөгөө юу яагаад өөр source-оос юм ах pipeline mine гэж явчихсан те. Тэгээд clean up хийгээл тэгээд нөгөө нэг хэрэгтэй одоо нөгөө дашбордыг ч юм уу таблыг гаргаж өгдөг. Тэгэхээр би өөрийгөө бас хараад байхаар дата инженеринг дээр илүү цаг зарцуулт юм шиг санагдсан. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нөгөө нэг бизнес аналист гэдэг нэртэй ч гэсэн яг ажлын шаардлага нь бол өөртөө ч илүү таарсан болохоор заавал ингээд дата сайенс дата аналист гэхгүй бизнес рүү орсон юм байна шүү дээ. Тэгээ бас ер нь бол манай дата сайенсийн онцлог маань би түрүү хэлсэн шүү дээ IT болон дата ингээд хамтдаа байдаг гэсэн. Тэгэхээр өөрөө хөрөх чадвартай юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр би нэг сургуульд байхдаа датагийн програмууд үздэг шүү дээ, тий. Тэгээ дахиад IT-ийн програмууд үздэг шүү дээ, тий. Тэнгүүд хэрүүтэр ажлынхын шаардлаган дээр нь аль нэг нь л байхад бид нэг хөрөөд орох боломжтой байгаа байхгүй юу? Тэнгүүд магадгүй манай мэргэжлийн онцлог бас бийж магадгүй. Хэрвээ би бизнесийн талын дата аналистаар төгссөн бол надад SQL яг үндэ нэлээд хомс, Python бол ер нь бол байхгүй байх байсан байхгүй юу? Тэгэхээр өөрөө мэргэжлийн хувьд бол бас гоё хөрөх чадвартай байсан юм шиг магадгүй. Тийм байна тий бас. Дата аналист ч нэрээ яг кодын талын юмных айхтар орохгүй. Өөрөө сайенс тал руу болохоор илүү сурахгүй тий. Зөв. За их сургуулийн юм маань тэгж хэрэг болсон байна. За тэгэхээр одоо ингээд ажлын байран дээр техник ур чадвар, тэгээд soft skill гэдэг одоо зөөлөн ур чадварууд гэдэг янз бүрийн чадварууд хэрэг болж байгаа. Тэгээд чи яг ингээд тэрийг ингээд prioritize хийгээд тэ эренбэлэх юм бол яг өөрт чинь хамгийн ингээд чухал байгаа техникийн ур чадвар болон soft skill-үүд юу байна вэ? За манай яг миний яг ажиллаж байгаа компанийн хувьд гэвэл ер нь бол айгүй diverse ахгүй юу? Маш олон газрын хүмүүс байдаг. Тэгээд яг тэр манай CEO болон IT-ийн компани газрын захирлууд нэг өдөрөө өөртөө гадаад хүмүүс байдаг. Тэгээд манай менежер хүртэл гадаад өөр улсын хүн байдаг ахгүй юу? Нэг бодлын гоё юм шүү. Чамд арай ингээд амар гэх юм уу? Ерөнхийдөө нь Оос хүмүүс орчуулсан жоохон юу вэ? Одоо ингээд ер нь бол одоо наад захын визний талаар хүртэл айгүй бүгдээр ингээд мэдчихийдэг байхгүй юу? Тийм. Тэгээд тийм учраас ч юм уу ер нь бол Азууд. Тэнгүүд Азууд маань илүү яадгүй гэхээр миний бодлоор австралчуудаас арай өөр нь техникэл скиллийг чухал эхлээд тавьдаг юм шиг санагддаг манай Монголтай айгуус адилхан. Тэнгүүд мэдээж тэр хүн амар гоё ярьдаг, амар фаны ч юм уу эсвэл ингээл нэг юм баг хамт олонтой амар гоё нөлөө үзүүлж биш болно л доо. Тэгээ зөвхөн тэгээд яваад ижүүл угсаа болохгүй. Тэгэхээр яг юм Азуудынхаа онцлогоор тэр хүн яг чадчихэв үү гэдгийг л хардаг хгүй. Тэгээд яг тэрнтэй адилхан одоо миний ажил эхлээд бол би technical skill-ийг чухал гэж бол хэлнэ. Тэгээ одоо миний хэлснээр бол би бол ингээд SQL-ийг ер нь бол нэлээд сайн мэдчих хэвээр. Тэгээ тэр бол айгүй чухал. Яг тэр миний одоо хийж байгаа гол чухал зүйл учраас тэрнээс гадна өөр программын хэлүүдийг мэдчихвэл маш чухал. Тэгээ би уусаа Python л үзчихсэн учраас Python-ийнхаа нэг юм beginner болон intermediate дунд нь ер нь л яваад байгаа хгүй. Тэгээ тэр айгүй чухал байсан. Мэдээж soft skill-үүд бол угаасаа байгаа. Гэхдээ soft skill гэдэг нь одоо юу гэдэг юм одоо Австрали болон Монголын ажлын нэг жоохон арай өөр гэдэг нь одоо бүр хитрхийн ингээд нэг одоо нэгнтэйгээ дундаа оролч юм уу те ингээл амар найз байгаа л ингээл тийм байхаас илүүгээр зүгээр тэр баг дотор аюу гоё юм
зүгээр л аягүй гоё юм нөлөө үзүүлдэг тий. Кофе хамт гараад уучдаг, өдрийн хоолойнд гараад идчихдэг. Тэр зүйлийг энд аягүй чухалчилт юм шиг санагдсан. Яг үнэ. Тий. Тэгээд тэрнээс баундрыгаа яг барьдаг тий ер нь бол одоо ингээд бүр амар ажлын найз бол байгаад ах хэрэг байхгүй. Зүгээр л яг гоё ажлын хамтрагч. Тэгэл гоё юм оверлог кофе зүгээр сайхан качап хийгээл тий. Тэгэхээр тэн дээр ажил урн бол нэг яриад ахгүйгээр. Тэгээд түрүү бас нэг санаж бодсон юм нь нөгөө Азууд байдаг учраас манайхан бас нэг тийм одоо юу гэдэг нь одоо нэгнийгаа бас нэг тийм амар юм чөлөөтэй бас нэг тийм бас манайхан бол биш ээ. Нэг жоохон ингээд яг нэг дундаа барайл, мунцчаа барайл байж идэг. Бас ийм локлоо ч бас ер нь бас амар чөлөөтэй хүмүүстэй юу ч хамаагүй ингээд шэрлждэг тий. Манай хүүхэд тэгээ манай нохой тэгээд идчих юм ингээд амар дийдэг. Бидний хувьд бол ер нь ингээд нэг жоохон ийм арай нэг жоохон ийм хаалттай. Тиймэрхүү байдгийг санагддаг. Гэхдээ Дагигийн хувьд бол яг миний анзаарсан зүйл угаасаа өөрөө soft skill сайтай хүн л дээ. Ер нь ингээд найз нөхөдтэй болох яриа өрнүүлэх тэгээд яг ингээд боцсон санс юм а чөлөөтэй асууждаг тий. Тэр чадвар нугасаа naturally байгаа болохоор хүнд маань ингээд soft skill-ээ магадгүй нэг тийм санагдсан байж магадгүй. Тэгээд ер нь жоохон дарддаг. Тий одоо ингээд юу гэдэг одоо Монгол ажлынхантайгаа одоо байсан шиг ингээл амар нээлттэй ч юм уу тийм байхаас илүүгээр одоо л ер нь бол тэр юугаар нэлийн дарж идэг. Тэр нь угаасаа чухал юм шиг үлээ. Тэгээд бас ер нь манай ажилч өөр нөгөө нэг IT-ийн компани учраас манай багт л ихэд хоёр л эмэгтэй хүн байдаг байхгүй юу. Тэгээд ер нь ихийг нь эрэхтэй. Тийм болохоор ингээд хүүсний хувьд ч гэдэг юм уу. Тэгээд ер нь бол яг балансаа бариад яваад идэг гэсэн. Тэгээ ер нь бол нөгөө дараагийн хэсэг маань яг Австралийн ажлын байрны соёлын талаар л би бас асуух гээд бэлдсэн байна л та. Тэгэхээр бид нэр угаасаа яриад эхэлчлээ. Тэгээ үргэлжлүүлээд асуух юм бол за Монгол болон Австралийн ажлын орчин хамт олонны харилцаанд ямар ялгаа ажигсан бэ гэхээр ерөнхийдөө бол сая ярьлаа. Өөр нэмээд хэлэх юмнууд байна уу энэ дээр? Тий угаасаа түрүүний хэлсэндээс тэгээд нэгнийхээ юм нэг хувийн одоо амьдралыг ч юм уу хувийн зүйл рүү ингэж нэг амар хүмүүнгээ ороод байдаггүй. Нэг л амар амар санагддаг. Тийм ер нь бол ингээл ажил 5 цаг боллоо. Тэгэл тэр хүн гараад яг өөрийнхөө одоо би хувь хүний дагимаага үргэлжлүүлээд явж байгаа байхгүй. Бусдаар бол одоо 5 дахь өдрийн 5 цаг болоход ажлынхантайгаа үргэлжлүүлээд ингээл явахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр ер нь бол онцлог хийгээд бас амар давуу тал санагцсан. За тийм тэгээд одоо жилд 2хан л удаа ингээд хамт олноороо ингээд амар гоё юм партидх үеуд гарна. Монголоос ялгаатай. Тийм ямар нэг ажлын зугаалга байхгүй. Тийм Christmas party-га маш гоё хийн. Тэгээд end of the year буюу Австралийн санхүүгийн жил маань 6 сарын 31-нд дуусангууд тэр үед нэг амар гоё одоо санхүүгийн сайн жил болж өнгөрлөө гэдэг celebrate хийгээл. Тэр бол надаа айгүй амар санагцсан. Тийм тэр бол ер нь ингээд юм зөв юм шиг санагддаг. Тийм зөв. Компани болгон тэгэл өөр юм байл да. Манайх бол айгүй их юу хийдэг байсан. Качап хийдэг ингээл яа тэгэхээр нөх хүмүүс ихэнх нь ингээд өөр газар одоо Сиднейд ч юм уу эсвэл Америкт ч юм уу ингээд байнгу тэр хүмүүс хүрээл ирэнгүүт нөгөө хүмүүсээ нэг ингээд ухтах хэрэгтэй болдог. Тэгэл яг уу гэтээ тэрийг ингээд амар сүртэй баяр болгохгүй зүгээр ингээд team lunch ч юм уу, team dinner ч юм уу тийм айгүй хөнгөн байдлаар гэтээ бол яг ингээд гаралт бол байдаг бас ингээд орой ажлын дараа нэг тэгээд тэр нь яг л цагтаа эхэлдэг. Одоо ингээд би тэгээд ихэндээ асууж захгүй ингээд за 6 цагаас гэсэн чи би гэртээ очиод очихны 6:15 гэж очиход гайгүй байлгүй дээ гээл эхлээл ингээд 6:15 гэж очсон. Аль хэзээний хамаг хүмүүс ирсэн. Би тэгээд жоохон хоцорсон чи амар юу байдал дараа. Тэгэл яг ингээд календар дээр 6-аас 7:30 орно гэсэн болвол 7:30 болоод ирэнгүүт за өстө сайхан качап билээ ингээд явцгаа ингээд надаас яг тийм гэж юу тохиолдсон юм байна. Ингээд түрүү жил Christmas party болж байгаа байхгүй юу. Тэгээд би үгүйсээ гадарлаж байгаа шүү дээ. Ихэнх нь эрэгтэйчүүд. За тэгээд эмэгтэйчүүд нь тэгж амар гоёхгүй гэдэг мэдэж байгаа байхгүй. Тэгээд үгүйсээ бас 6-аас эхлэх байсан. Тэгэл яг би бас нэг 6-10 очиж ингээд бүх ширээ нэгээ дүүрсэн хүмүүс ингээд цагтаа. Тэгээд угаасаа нөгөө бид нар яагаад ингээд амар удаа гэсэн хэрэг амар цагийг нөгөө нэг гоё ч ингээд тий өөрийгөө амар гоё болохоо зарцуулаад тэгэл очдаг байсан шүү дээ. Тэгээд тэнгууд энд бол нэрээ за баг ажил дээр суучсан уцтайгаа хурж ирсэн. Тэр нь ингээд нэг амар одоо хүмүүс ямар сони юм бэ гэж боддгоо айгүй амар санагдсан. Тийм. Ер нь бол цаг бол маш чухал. Тэгээд манай одоо team dinner дээр болоод чинь хүмүүс бол одоо ер нь бол алкогол уухгүй. За. Тийм. Тэр ингээд эсвэл юу л ахaltaа мэдээж хүн болгон мэдээж уумар байсан ч гэсэн тийм ингээд нэг тэрийг нь одоо захирал менежер нэг тэгж дэврэхгүй бол тэгээд юусэн амар цэвэрхэн динер бол динер тий тэгэл гардаг тийм. Тэр бол
ажлын байрны онцлог гэж баг. Аав гэж ярьсан. Харин тийм тий. Яагаад гэхээр надад бол тэр амар чухал байсан. Тэгээд бас нэг онцлог нь нөгөө нэг кофе уух гэж гарахыг бас амар чухал үздэг байхгүй юу? Тийм манай менежер захирал хоёрын хувьд өглөө 10 минут кофе руу алхаад качап хийх нь тэр хоёрын хувьд тэр өдөр юу хийх үү бас ингээд амар олон шийдвэрүүдийг хүртэл гаргаад өгöd ирдэг байхгүй. Тэгээ тэр амар чухал. Манайхны үед кофе уух нь магадгүй ингээд ийм цагийн ганц ч юм уу те болдог гэж боддог бол энд бол кофегаа уух гэж явахдаа ингээд амар чухал юмнуудыг ярьдсан санагдав. Би бас менежертэй юу бас тэгж качап хийдэг байхгүй. Кофе руу алхангаа юм асуух юм асуугаад репорт хийх юм репорт хийгээд явдаг. Тийм тэр бол аягүй гоё идэг. Тийм. За нэг иймэрхүү тэгсэн чинь дараад нь болохоор юу сонирхож байна гэхээр яг одоо энэ чиглэлээр за Монголд ч юм уу Австралид ч юм уу тий ажлын гараагаа эхлэх гэж байгаа хүмүүс маань яг юунаас эхлүүл зүгээр вэ ер нь? Юунаас хэрв мэдээж нөгөө нэг сураад төгссөн болвол эсвэл сурж байгаа болвол яг сурж байгаа юм ал амар сайн сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Хүмүүс нөгөө нэг за нэг эхэлсэн байгаа дуусаад тэгэл нэг ажилд орчихно гэж боддог бол миний хувьд миний сурсан юмнууд надад амар чухал байсан байхгүй юу? Интервью дээр тэр SQL-ийн таскнаас гадна ингээд нэг өөр статистиктэй холбоотой намайг нэг статистик бэкграундтай учраас менежер маань статистиктэй холбоотой асуухад хүртэл ингээд лекчер дээр орж исэн ингээд амар чухал кейсээ ингээд хуваалцах ч юм уу. Тэр бол айгүй чухал байсан. Тэгэхээр ингээд зүгээр л сураал болоод зүгээр ингэж яал нэг төгснө гэж бодхоос илүү яг л тэр 2 жил сурж байгаа бол яг тэрийг амар сайн хичээгээд сурах нь айгүй чухал юм шиг санагдсан. Тэгээд яг ажлын гараагаа эхлэх гэж байгаа хүмүүс гэвэл мэдээж ингээд сурсан юмнуудыг чинь л ер нь л асуун шүү дээ тий. Тэгээд тэрнээс гадна эхний нэг 2 жил ч юм уу ер нь л нэг юм өөрийгөө илүү сайн дайчлуулах айгүй зүгээр санагдсан тий. Ягаад тэгэхээр одоо мэдхгүй зүйлүүд амар байгаа шүү дээ тий. Тэгээ миний хувьд одоо ингээд уг нь бол би ингээд өмнө 3 жил ингээд синьор төвшөнд хүртэл ингээд ажилласан байсан хүн хэрнээ ингээд шал өөр мэдлэлээр ингээд жуниороор орж ирж байгаа байхгүй. Тэглээгээд ингээд би өмнө ажиллаж исэн юм чинь гэж бодохгүй. Ээгоо жоохон дараал тий. Тийм ер нь бол тэр амар чухал. Ягаад тэгэхээр шинэ компани, шинэ ажил учраас сурах юм амар ихтэй. Тэгээл яг хуу энд бол ингээд гоё. Одоо би бол Монголын кейсийг ярьж байна л да. Монголд бол биш энд бол ингээд бид нэг гоё 5 цагт тарж байгаа гэдэг нь бол энэ одоо улсын ч юм уу энэ газрын онцлог байгаа хгүй юу. Тэгвэл Монголд заавал одоо би ингээд 5 цагаас тарна гэж бас бодохгүйгээр үнхээр хийх ажиллагаа бол тэрийг илүү цагаас суугаад хийгээд гэртээ очиод үргэлжлүүлээд хийгээд ч юм уу. Тэр бол айгүй чухал санагдав. Ер нь бол эхэлж байгаа хүний хувьд тийм ер нь бол эго дарах байна. Тэгээ бас хийж байгаа юмдаа илүү мэрэгчлээ одоо ингээ мэрэгсэн болох юм шүү дээ. Яг нөгөө ингэж хэлдэг шүү дээ. Яг чиний толгой дотор байгаа юм чинь чиний л өмч, чиний л эд хөрөнгө шүү дээ. Тэгэхээр яалчгүй тэгэл илүү цагаар хэдэн цаг зарцуулаад сурсан юм маань ирээдүйд чи өөрийгөө одоо өндрөөр үнэлэмж болж байгаа чиний л хөрөнгө олж байгаа учраас бас тэр өнцгөөсөө харуул зүгээр ах тийм. Сураад одоо нөгөө нэг тэр компанид хийж байгаа гэдгээсээ хэллүүгээр би өөрөө сурж байгаа зүйл учраас тэр одоо амар чухал байгаа байхгүй юу? За 100% 200% санал хэлж байна. За би түрүүний нөгөө нэг Австралийн нэг бас ажил Монгол хоёрын онцлог дээр бас нэг юм санаж ирсэн гарцсан бай. Тэр юу вэ гэхээр би Монголд одоо ингээд нөгөө нэг ээлжийн амралтаа авч юу чаддаггүй байсан байхгүй юу? Яагаад ч юм ер нь бол ингээд тэр айгүй нийтлэг. Харин тийм байлээ. Би бол ээлжийн амралт аваад идвэсэн чинь миний таньдаг хүмүүс бүгдээрээ Монголд юусэн авч байгаагүйсэн байлээ. Ер нь жоохон хэцүү л одоо ингээд ажил нь баг мэдээж амар их. Тэгээ тэрнээс гадна ингээд уг нь яг хөө мэдээж нөгөө зүгээр цалингаа авчиж байгаа хгүй ээлжийн амралтынхаа оронд ингээд гэхдээ энэ онцлог нь юу вэ гэхээр үнэхээр надад ээлжийн амралт байгаа бол би тэрийг яг үнэхээр надад ямар нэг прожект өгчөөд дедлайн тулцсан л зүйл биш байвал би ер нь бол тэрийг авах эрх нь бол ингээд бүрэн чөлөөтэй хинч надаас яагаад гэж асуухгүй. Тэр надад айгүй амар санагдсан. Тэгээд 4-7 оныхаа ээлжийн амралтыг бол хүссэн хугацаанд авчин. Тэгээд sick leave гэж Монголд байдаг тий байдаггүй юм болов байдаг. Гэхдээ нөгөө sick leave амар төгсөж та ингээд халуураад би гэртээ хөвцөн хэрнээ заавал нөө эмчийн бичиг авчиж өгөх хэрэгтэй гэлээд чинь sick leave ирэх гэж байдаг үлээ байдаг баха. Гэхдээ тэр нөгөө нэг яг цалинтай sick leave-ээрээ болохоор нэг юу яадаг шүү дээ. Заавал нөө эмчийн бичиг авчиж ижил тэгдэг. Би баг sick leave авч байгаагүй юм шиг байна Монголд. Байхгүй гэж бодсон. Энд одоо ингээд би sick leave болон эсвэл одоо ингээд ямар нэг гэр бүлийн маань хин нэг өглөө гэвэл одоо би ингээд leave авах нь тэр нь бас айгүй амар одоо юу гэдэг хүүхд маань өглөө гээл тиймэрхүү юм дээр ингээд шууд sick call хийхэд бол тэрнэр бас айгүй амар санагдсан. Тэр надаа ингээд
бас нэг анх ажилд орсны дараа ингээл би амралтаа авчиж байгаа юм уу гэж бодоход ер нь бол ингээд айгүй гоё. Тэгээд чинь хүн яг хэрэгтэй үедээ амралтаа аваад одоо ингээд гэр бүлтэйг зарцуулаад аялал ч юм уу те зарцуулна шүү дээ. Тэгэхээр тэр ингээд бас тэр чинь нөгөө талаар ингээд миний ингээд амар гоё одоо аж аргалтай байхад нөлөөлчихөж байгаа байхгүй юу. Тэнгүүд буцаад ирээд ажиллаа хийхэд ч юм урамтай гэдэг ч юм уу. Тэр ер нь бол яг онцлог санагдсан. Зарим тохиолдолд нөгөө ямар нэг юм илүү сайн хийхин тулд чи өөрийгөө амраад дахиад рефреш хийх айгүй чухал гэдэг шүү дээ. Тэгээд ер нь бас тэгдгээ. Энд чинь одоо annual leave гэж байна. Тэгээд sick leave гэж байна. Тэгээд бас нөгөө social days гэж бас байдаг шүү дээ. Нэг жилд 1 4 5 өдөр. Тэр нь болохоор ингээд бас янз бүрийн жагсаал цуглаан болж байгаа юм бол тэрэнд оролцох ч юм уу нэг тиймэрхүү янз бүрийн ливүүд байдаг. Тэгээ бүгдээрээ тэдний цалинтай ливүүд шүү дээ, тий. Тэр нэрээ гоё шүү. Тэгээд ер нь бол хүмүүс тэгэл дүнгэж ер нь хүмүүс тэгэл дүнгэж ажилд орсон юм баг 7 хоноо л би лив авлаа гэл заримдаа явчихдээ тэрэндээ ерөөсөө янз бүрийн боддог тий. Бид нар ч бас нэг жоохон санаа зовоод идэв шүү дээ. Үу яана миний ажил яах болоо. За манай менежер намайг юу гэж бодох болоо гэдэг ч юм уу. Тэг ингээд одоо нэг 2 жил мэл болоод ирэхээр ингээд тэр ирэхээ мэдчихээр амар тайван эн чинь миний ирэх штэ ингээд нэг юм гэвлээ мэдрэхгүйгээр шууд ингээд лив аваад яг өөртөө хэрэгтэй цагаа зарцуулаад заримдаа зүгээр яг нэг өдөр үнэхээр лив аваад тархи амраагаад юу ч хийхгүйгээр тий яг өөртөө нэг цаг зарцуулахаар амар чухал гэдэг байхгүй тий тэрийг яг Австралийн ер нь ийм ливийн маань боломжууд амар гоё сайн хангаж өгдөг. Тийм байна. Тэр бас нэр гоё шүү. За тэгээд төслүүд дээр ер нь багууд яг хэрхэн хамтарч ажилладаг вэ? Жишээ нь одоо танад нэг merchandise хариуцсан тэдэн үнж гэж яг тодорхой байдаггүй. Ер нь ойр яг чиний immediate team-уудад ер нь ямар хэр тооны хүмүүс байдгүй, яаж хамтарч ажилладаг вэ? За манайх нөгөө нэг IT faculty учраас ийм прожектууд дээр бас тийш нөгөө бусад product-ыг бодвол ингэж айгүй их ороод байдаггүй. Ер нь сүүлд одоо ажиллаж байгаа нэг төслөө яах юм бол тэр маань яг ийм team гэхээс илүүгээр шууд ингээд нөгөө нэг directly ямар нэгэн газрынхаа захирлаас ч юм уу те менежер шууд ингээд нөгөө task аваад хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр одоо миний product side-аар ажиллаж байснаас бодвол жоохон өөр. Тэр үед болохоор ингээд амар олон газрын хүмүүстэй гоё хамтарч ажиллаад те ингээд brainstorm маш их хийдэг байсан. Тэр энэ дээр бол ер нь өөр. Гэхдээ компани харж байхад бол ер нь бол нэг юм одоо амар амархан ингээд нэгнтэйг ингээд холбогдоод ингээд ойлголцохтой нэг одоо юу гэдэг амар том хурал зарлаа л тий одоо ингээд заавал ингээд бүгдээрээ нэг өрөөнд суугаад амар олон цаг хуралдаад байдаг юм шиг санагддаг. Нэг хүн одоо нэг менежер ч юм уу захирал нэг юмний санаа төрлөө штэ. Шууд ирээл одоо тэрийг хийж чадах инженерийнхаа ширээн дээр ирээл эсвэл гарч кофе уугээл нэгүтээ ингээд амар энгийнээр чи тэр юу гэж бодож чинь энэ юм боломжтой гэж яа тэгэхээр мэдээж инженеринг дээр л тэр нэг гоё гол юм чинь нөгөө хийгдэг хэсэг шийдэгдэж штэ тий тэр гоё санаа байгаад тэгвэл ирээл шууд асуугаад ер нь ихэнхдээ мэдээж нөгөө нэг принципал инженер дээр ирээл асууж байгаа яг нөгөө тухайн юма томоор нь харж чадчих байгаа хүн дээр асууж байгаа гэсэн. Танах ер нь энийг хийж чадна гэж бодож байна. Ер нь ийм санаа чи юу гэж бодож ин гэл тэнгүүд зүгээр л ер нь бол өөрийнхөө ширээн дээр яриад тэр яриа өгч байгаа тийм манай тэр хийж чадна. Гэтэ ер нь хэдэн сарын хугацаатай гэж бодож ин гээд ийм энгийн тий одоо заавал нэг хурал зарлал амар олон төрлийн газрын хүмүүсийг суулгаж байгаа л ингээл ер нь бол хуралчин бас амар цаг авдаг айгүй шүү дээ. Яг үр дүн байсан үг мэдэхгүй тийм тэр надад өөрөө тийш би яг менежерийн хажуу суудаг байхгүй юу. Менежер хажуу суухаар юм асуухад айгүй амар тийм хажууд нь суух гэж өөрөө ер нь заавал ингээл манай офис үл нүүж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би яг менежер хажуу суугаад тэгвэл ингээд хүмүүс менежер дээр амар их ирж асуу. Тэнгүүт яг менежерийн нөө тийм ингээд амар амархан шийдэгдээд тэндээс хамгийн ихний болон болохгүй гэдэг хариултыг бас хэр хугацаанд гэдэг хариултыг авчиж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ асуултандаас яг сайн бод зөв хариулахгүй бол тий за хурж асуучлаа гэд юу ч бодохгүй ч болохгүй байхгүй тийм үү. Хүний чадамжийн дээр байгаа байхгүй тийм. Хэрвээ над дээр мэдээж ирээд асуул би менежерээс асуунаа л гэж хэлнүүхээс шууд яг миний яг чадах хэмжээний зүйл байвал тэгээд уусаа ингээ нэг жоохон туршлагатай болоод тэр анх бол ингээл хүн надад нэг тэр тэблээс нэг тим юм хэрэгтэй байна нэг гэл хийнгүүт би ингээл амар хурдан хийх хэрэгтэй юм шиг санагддаг гэсэн байхгүй. Тэгээ бас суралцчих л байгаа юм л да. Тэнгүүд одоо менежер маань чи энэ дээр ингээ юм хугацаа авах хэрэгтэй. Хэдий чи чадах ч байсан гэсэн. Мэдээж чи одоо сугаал 30 минутын тэр хүснэгтэй гаргаад өгчиж чадна л да. Гэхдээ priority нь яг аль нь вэ тий одоо ингээд одоо юу гэдэг нөгөө хүмүүс чи за ингээл амар хурдан болчих юм байна гэсэн мэдээж бинтэж чанартай ажил хийх хэрэгтэй. Тийм учраас за би маргааш 2 өдрийн дараа үе гэдэг юм өөх хэрэгтэй гэдэг юм. Ер нь бол суралцаад явж байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр ер нь бол мэдээж бодно. Тэгээд тэрнээс гадна яг ингээд нөгөө нэг өөрийнхөө
мэдээж чадах юмаа хизээ хийх боломжтойг бид нар мэдж байгаа учраас тийм. Тэгээд тэр үнэхээр одоо ингээд болно гэж бодвол илүү нарийн түвшний уулзалтууд хийгдээд явах байхгүй. Заавал ингээд аруулаа суучаал нэг юм брейншторм хийгээд 2-3 цаг зарцуулаад байх гэсэн. Тэр өөр намжлаг. Тийм. Тэгээ эсвэл тэгэл гараад кофе уунгаа чи юу гэж бодож чинь ийм юм хийвэл гэл нэг тийм амар энгийн юм шиг санагдаад. За ингээд Монгол болон Австралийн ажлын байрны ялгаа тэгээд өөрийнхөө туршлагыг хуваалцсан Дагида маш их баярлалаа. За одоо болохоор би яг датагийн салбарт те ер нь бол ирээдүйн чиг хандлага ямар байна? Магадгүй энэ салбарыг сонирхоод орох гэж байгаа хүмүүс ах юм бол сонирхолтой байх бах тэр талаар асуу гэж бодлоо. Зөв ер нь бол одоо датач гэлгүүгээр энэ бүх салбар дээр AI бол нэлээд хүч төрж орж ирээд байгаа шүү дээ. Тэнгүүд манай компани хувьд ч тэр миний хамт ажиллах хүмүүс бол бүгдээр дандаа девелоперууд байгаа байхгүй юу? Инженерингийн хүмүүс байгаа. Тэгээд тэр дотроо нэг би юу нэг ганцаараа юм дата талтай ажилладаг хүн гэсэн. Тэнгүүд манай компани сүүлийн үед маш олон төрлийн өөр AI-уудыг хэрэглэж үзэж байгаа. Тэгээд манай чинь нэг GitHub Copilot ч юм уу эсвэл Cursor тэгээд Gemini-г бас ашиглаж үзээд байсан. Тэгээд яагаад ашиглаж үзэж байгаа вэ гэхээр одоо тэр програмуудаар кодоо бичүүлэхээс илүүгээр тэдгэрийг ашиглаад бид нэр хэрхэн одоо нэг үр дүнгээ нэмэх үү, перформансыг сайжруулах уу гэдэг тал дээрээ ер нь бол ашиглаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд компани зүгээс яагаад ингэж бүр ингэж дэмжиж байгаа гэдгийг нь харахаар ер нь бол энэ ингэж бид нэр одоо AI-аас ингэж одоо AI-г ашиглахгүй байх ч юм уу тэрнээс илүүгээр харин ч бүр бид нэр үр дүнгээ сайжруулахын тулд гэдэг үүднээсээ ингэж туршиж үзээд байгаа. Тэгээд миний бодлоор ер нь бол одоо биднэрт хэрэгтэй гэж бодсон 1-2-ыг юм уу ингээд байнгын төлөвлөлт ингээ ашиглана гэсэн үг. Тэгээд нөгөө нэг одоо миний яг ажил дээр ашиглаж байгаа юм гэх юм бол одоо би сүүлийн үед нэг interactive dashboard хийгээд байгаа хгүй. Тэнгүүд мэдээж миний Python бол мэдээж амар гоё dashboard хийхэд мэдээж дутмаг. Гэхдээ ингээд одоо курсор ашиглаач ч юм уу те. Яг өөрөө ингээд нөгөө нэг шаардлагуудаа маш сайн нарийн өгөөд явчих юм бол одоо миний одоо нэг амар сайн Python скиллтэй биш байсан ч гэсэндээ тэр сайн скиллтэй хүний хэмжээнд хүртэл ингээд одоо нөгөө нэг скриптүүдийг бичээд өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол өөр нь ингээд AI-ыг ингээд хамтран ажиллагчигээ ашиглаад явах хэрэгтэй. Тэгээд одоо шинэ манай ажил дээр хүмүүс одоо ингээд өөртөө бас ингээд индивидуали янз янзын юм шиг ашиглаж үзээд байх шагаа. Тэнгүүтээ ингээд тэрийг ингээд өөрийнхөө найз гэд нэрлэлсэн. Тэгээд ямар нэг юм бол жокер за би найзаас асуугаад тэгэл очоод курсороор ч юм асуугаал те нэг энэ илүү юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол тийм манай нэг бас нэг монгол найз байц ChatGPT-г чаг игээд хэлсэн. Чаг асуух тийм. Тэгэхээр аль ч мэржлээ тэр ч ма дата IT-ийн хувьд бол энэ AI-ыг ашиглах нь энэ ашиглана гэдэг нь ажиллаа хийх биш өөрийнхөө одоо хийж байгаа юм илүү сайжруулахын тулд ашиглаж байгаа нь бол айгүй чухал байгаа гэсэн үг. Тэгэхээр дата дээр бол ер нь тэр нэлээд хүч төрж орж ирж байгаа гэж бол би яг бодит ажлынхаа туршлага дээр бол ингэж үндэслэж хэлэхээрээ. Зүг тийм AI бол хаас айгүй л. Тэгээ айгүй цаг хэмндэг нь бас үнэн тий. Бид идэж одоо ингээл кодн дээр нэг алдаа гарахад л тэгэл өчнөө хайгаал ингэдэг байсан бол одоо тэгэл аль хэсэг алдаатай нь яаж сайжруулах уу, яаж оптимайз хийх үү гэл ерөнхийдөө интегрэц хийчихэнгүүтээ ячиж байгаа шүү дээ. Ер нь бол цаг хэмнэж байгаа юм. Тийм. За тэгээд одоо ингээд бас дата одоо яг бид нар ингээд датагийн салбарт байгаа болохоор магадгүй ингээд яг мэрэгчлүүдийн ялгааг мэдээд байна л да. Тэгээд жишээ нь одоо дата инженер, дата аналист гэл янз бүрийн дататай холбоотой мэрэгчлүүд байна шүү. Ер нь яг ямар мэрэгчлүүд байна. Тэгээд яг хоорондоо ямар ялгаатай инженер ажиллаж байгаагаар за яг миний ойлгож байгаа туршлага дээр харах юм бол дата инженеринг буюу одоо миний хийж байгаа гэдэг дээр болохоор илүү нөгөө нэг датагаа цуглуулах, клин хийх, тэгээд нөгөө нэг database одоо database-с шууд ингээд нөгөө нэг датагаа авдаг ажлууд байгаа хгүй. Тэгэхээр дата инженеринг нь болохоор ер нь бол ийм нэг жоохон back-end талдаа одоо юу гэдэг тэр датаг дараагийн дата аналист ашиглахад бэлэн болох хэмжээнд хүртэл ингээд одоо бэлэн болгоод цэвэрлээд ингээд фильтр хийгээд өгчөж байгаа байхгүй юу. Тэр нь бол ер нь дата инженеринг цаагдаг. Тэгээ тэр тусмаа дата инженеринг ч өөрөө датабейсийнхаа өөрийнхөө нэг одоо овнер шиг ажилладаг гэх юм уу да. Тэр датабейс руу ямар дата орж ирэхийг шийднэ, ямар форматаар орж ирэхийг шийднэ. Тэр угаасаа дата чинь янз янзын форматаар одоо хийгдэх боловсруулагдаж шүү дээ. Тэгэхээр одоо чинь миний ажлын жишээн дээр гэвэл
JSON-ээр орж ирж байна. Эсвэл одоо CSV файлаар орж ирж байна. Эсвэл ямар нэг ивентээр шууд ингээд API-аар орж ирж байна. Тэр болгон тэр мэдээж яг JSON форматтай төстэй. Тэнгүүд тэр болгон дээр нь одоо ямар бичиж юм бэ? Ямар л ер нь бол миний хувьд л бичихгүй. Гэхдээ ер нь бол яг ингээд нөгөө нэг орж ирж байгаа манай датанууд нэг юм 3 төрлөөр орж ирж байгаа. Тэгээ тэрийг нь би яг нэг адилхан түвшний юм хүснэгт байдлаар энэ одоо нөгөө дараа нь тэр чинь SQL-дуудад ашиглах байдлаар ингэж хийдэг байхгүй. Тэгэхээр дата инженерингийнх нь дата аналист нь гэх юм бол илүү одоо манай мэргэжлээс илүү энэ нөгөө нэг продакт талынхаа мэргэжил гэж бол би хараад байдаг. Манай нөгөө өөр тиймд байдаг дата аналист юу хийдэг вэ гэхээр миний боловсруулж өгсөн датан дээр Power BI dashboard ч юм уу хийж идэг байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс аль хэдийн ингээд бэлэн болсон датаг илүү гоё нөгөө нэг одоо бусад user ашиглахад ийм хэрэгтэй visualization гаргах ч юм уу interactive dashboard-ыг хийдэг юм шиг санагдсан. Тэгээд манай мэргэжлийн data science-ийн хувьд гэх юм бол аль нь хийж чадах юм шиг санагдаад байдаг байхгүй юу миний бодлоор. Тэгэхээр магадгүй data science нь миний ойлгож байгаа data engineer, data analyst хоёрынхаа дунд нь ч юм уу байж магадгүй. Тэгээд бизнес аналистийн хувьд гэх юм бол би уг нь бол бизнес аналист одоо юутэй хүн байгаа шүү дээ, тайлтай хүн байгаа шүү дээ. Гэхдээ харахаар ингээд аль руу нь ер нь бол одоо зүгээр миний хувьд бол ороод яваад байгаа байхгүй. Гэхдээ ер нь ерөнхийдөө ямар байх ёстой вэ гэж би боддгоо гэхээр аль хэдийн гаргаад өгсөн тэр дашборд анализ дээр үндэслээд компанид хэрэгтэй тийм шинэ төсөл прожект ч юм уу бүтээгдэхүүний санаа гаргах нь бизнес аналистийн үг нь бол ажил юмсаа санагддаг. Гэхдээ продакт аналист ч илүү нь одоо нөгөө нэг продакт талдаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ ер нь бол ингээд мэргэжлүүдийн хувьд ч гэсэн аль руугаа хөрвөл аль мэдчих яхаа ер нь бол зүгээр юм шиг санагдаад байгаа тийм. Гэхдээ ингээд датаг одоо ингээд сүүлийн үед харахаар зөвхөн нэг төрлийн одоо нэг талын датагийн програмуудаас илүүгээр IT-г ингээд сайн мэдчихвэл одоо яг хуу AI мэдээж код бичиж өгч болж байгаа ч гэсэн тэр кодыг хараад тэр хүн ямар нэгэн мэдлэгтэй байж л тэр код одоо зөв үү эсвэл ингээд арай өөрчилж болох уу гэдэг мэдэн штэ тий. Энэ бол би бол тэгж бодоод байдیں۔ Тэгэхээр IT-г илүү IT-гийнхаа талаас илүү бас суралцвал дата дээр илүү ирээдүйтэй байж магадгүй. Зөв. За энэ талаар бас хуваалцсан байл. Яг хуу data scientist дээр нэмэт хэлэх юм бол миний ажилласнаар бас data scientist-ууд илүү тийм нөгөө моделинг тал руугаа, prediction хийх тал руугаа нэг илүү ажиллаад байдаг юм шиг санагдаж. Одоо data analyst болвол ингээд байгаа датан дээр яг одоогийн дата ямар байна гэдгийг visualize хийгээд insight гаргадаг бол data scientist болохоор ирээдүйг илүү прогноз хийдэг тал руугаа бас ажилладаг гэж магадгүй зарим газруудад тий. Тэгээд бас газраас шалтгаалж. Яг үнэ. Компани нэмэхээр амар дата өдөр болгон цуглагддаг компанийн хувьд бол тэр нөгөө нэг future modeling бол айгүй чухал шүү дээ тий. Яг бол тэр чинь дараагийн компани зарж болох ч юм уу гаргаж болох шинэ бүтээгдэхүүний санаа учраас тэр айгүй чухал. За тэгээд ийм янз бүрийн ролууд байгаа. Тэгээд датагийн чиглэлээр сурлаа. Data analyst дотроо зөндөө байгаа шүү дээ. People analyst, marketing analyst, domain-аас болоод ингээл янз бүр болоод явцдаг. Айгуу тийм flexible байгаа. За тэгээд ерөнхийдөө миний ингээд бэлдсэн асуултууд маань дагигаас сонирхыг гэсэн зүйлүүд маань өндөрлөгт өгч जैन. Тэгээд сүүлийн яг дүгнээд хэлэх зүйл байвал ингээд манай сонсогчдод хуваалцаач. Тийм за өнөөдрийн яг нэг дататай холбоотой бас яг миний career change-тэй холбоотой ер нь бол амар олон тохиолдолд за зүгээр л ингээл продакт талдаа ч юм уу IT руу орохгүй явдаг байжтэй гэж бодох тохиолдол гардаг байхгүй юу. Гэхдээ ингээд одоогийн нөхцөл байдал дээр байгаа энэ ажлын байрны шаардлагууд ч юм уу те энэ AI-тай холбоотой ингээ харахаар IT-гаар ер нь сурсан зүв байсан байна гэж айгүйх боддог. Тэгэхээр магадгүй ингээд accounting-ийн суурьтай хүн ч гэсэндээ data science-аар сурч болох учраас хэрвээ тиймэрхүү шийдвэр гаргах гэж байгаа бол айгүй зөв шийдвэр шүү гэж юу нь бол одоо хүмүүст хэлмээр бас уриалмаар байгаа. Тэгээ мэдээж софтвер инженерингийн суурьтай байвал бүр ч илүү энэ дата чиглэлээр сурвал юу нь бол айгүй ирээдүйтэй. Яагаад тэгэхээр битэрийн түрүүнээс хойш дурдсан шиг зөвхөн л ингээд ард нь бэкэндд код бичгээс илүүгээр хэрвээ дата чиглэлээр сурцсан бол тэр хүн дашборд гаргаж өгч болж байна. Тэгээ дашбордоо тулгуурлаад моделинг гаргаад эсвэл одоо нөгөө шинэ бизнесийн санаач компани гаргаад өгч болох учраас айгүй олон ийм нөгөө нэг боломжуудыг гаргаж өгдөг учраас ер нь бол ирээдүйд дата филдүүд нь ирээдүйтэй байх болов уу гэж боддог.
За баярлалаа. Ер нь датагаар сурахаар төлөвлөж байгаа бол эргэлзэх юмгүй сурж болно. Тэгээ хамгийн гол нь өөрөө бас жоохон хичээх хэрэгтэй л болох бах тий. За тэгээ манай урилгыг хүлээж аваад оролцсонд маш их баярлалаа. Бас нэлээд хөөрхөн цаг цаваа зарцуулаад тий. Тэгээд хүмүүстэй өөрийнхөө мэдсэн сурсан, за ажиллаж байгаа туршлага, за тэгээд магадгүй ирээдүйд датагийн салбар руу орох хүмүүстэй урам өгөх, за эсвэл эхлэлийн цэгийг санаа өгөхтэй зөндөө хэрэгтэй мэдээлэлүүд хуваалцсан гэдэгт итгэлтэй. Тэгээ баярлалаа Даги. За баярлалаа. За тэгээд хүмүүс ингээд магадгүй LinkedIn-ээр өөртөө чинь бас холбогдохыг хүсч магадгүй LinkedIn-ийг чинь доор нь тавьчихвал болох болно. Зөвөрөө тий. За баярлалаа. Өнөөдрийн дугаарт хамт байсан баярлалаа. Баяртай.